Монгол улсын ерөнхий сайд зандар шатрыг огцруулах асуудлыг улсын хурал дээр хилцэж байна. Тэгээд энэ улсын хурал дээр хамгийн сонирхолтой нь одоо зандар шатар ерөнхий сайдыг огцруулах албан бичигт гарын үсэг зурсан хүмүүс нь нэг нэгнээсээ тухайн албан бичгийнхаа агуулгыг асуугаад нөгөөх нь хайрлаад ингээд яваад байгаа байхгүй. Тэгээ одоо ямар ч одоо тухайн албан бичигт гарын үсэг зурхтаа уншаагүй зурсан юм уу гэж бараг ойлгохгүйц. Тэгээ нэгнээсээ одоо за сайн зураг гişүнэ тэр яг амнат нь ямар учиртай вэ? Тэр нь энэ ямар учиртай вэ гэгээд албан бичгийн агуулгыг нэгнээсээ асуугаад нөгөөх нь хариуллаад ингээд чуулганы үйл явцыг удаашруулад цаг хожоод байгаа юм шиг надад санагдчихэв. Яг нөгөө ерөнхий сайд зандар шатрыг огцруулах гэдэг асуудал шүү дээ. Ерөнхий сайдаас нэг ч асуулт асуухгүй. Та одоо яг ийм юм ажил яагаад хийгээгүй юм ч гэдэг юм уу те. Энд ч одоо зарчмын хувьд тухайн хилцэгдэж байгаа хүнээсээ асуугаад тэг шийдвэр гаргах хэрэгтэй шүү дээ. Гэтэл нэг плакан дээр хамтраад гарын үсэг зурсан хүмүүс нэг нээсээ асуулт асуугаад нөгөөх нь хариулаад ингээл одоо ерөнхий сайдч тэр за мөн засгийн газрын гишүүдч тэр ямар ч одоо үг хэлэх асуултанд хариулах өөрийнхөө ажлыг зөвөр тайлбарлах юм боломж олдохгүй байна. Тэгэхээр энэ бол одоо бас хэтэрхий төрөмгийлж байгаа, одоо улаарч байгаа энэ санал судлалын төлөө одоо дайрч байгаа ийм л асуудал гэж би хараад байна л да. Тэгээ юм зохион байгуулалтад жүжиг шиг юм болж байна. Одоо ингээд өнөөдөр засгийн газрын тэргүүнийг нэг хүчээс өмнө хилцэх хэрэгтэй. Энэ одоо хилцэж явчихгүй. Яг ингэ хилцдэг гэхэд яг энэ өөрөө үндсэн хувьд нийцэхгүй. Магадгүй нэг болгон тэгээд дараагийн өчигдрийн гаргасан шийдвэрийг цэцгүүлээгээд авсан байна. Энэ процесс нь яаж болох юм бол? За энэ хэрвээ төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтээр санал хураах юм бол энэ бол одоо үндсэн хуульд дэгийн тухай хуульд нийцэхгүй гэж бид нар үзэж байгаа. Тийм ч учраас өчигдөр үндсэн хуулийн цэцэд бид нар гомдол гаргаад цэц хүлээгээд авчихсан маргаан үүсгэсэн байгаа. Тийм учраас ийм яг энэ асуудлаар хилцэж байгаа асуудалтай холбоотой юмар маргаан булган туяа дид дарга дээр үүссэн байхад тэр дид дарга нь өөрөө хурлаа удирдах нь ч гэсэн зохимжгүй гэж би бол бодож байгаа. Үүнээс гадна өнөөдөр улсын хурлын дэгийн тухай хуулиар өглөө 9 цагаас эрс үүсэх хэрэгтэй байхгүй шинээр. Гэтэл өчигдрийн эрсцээрээ одоо ингээд 20 хэдэн цаг те өчигдөр эрс хүрээгүй учраас чуулган хуралдаагүй. Өнөөдөр дахиад 9 цагаас эрс үүсэх хэрэгтэй. Гэтэл тэгээгүй. Тэгээ өнөөдөр өчигдөр ирж эрсэнд орчоод хаяа явцсан, ирж асуултаа ч асуухгүй ийм хүмүүс зөндөө биш шүү дээ. Тэгэхээр энэ бол одоо үнэхээр төрөмгийлж ийн шудраг биш байна. Тэгээд өчигдрөөс хойш одоо засгийн газрын гишүүд рүү одоо бид нар руу өдөр шөнөгүй бүр согтуу өлчөө хүмүүсийг хүртэл утсаар яриулж занал хийлүүлж байна гэх мэтчлэн тэгээд яг ингээ өөртөө болохоор бидрийг дарамтлаад байна гэж яриад байдаг. Гэтэл яг үнэн эрэхтэй бидрийг одоо алах барьж байгаа хүмүүс чинь энэ хүмүүс шүү дээ. Алах барьж байгаа хүмүүс ерөөсөө ингэж төрөмгийлж хууль бусаар дайрж байгаа нь болчмгүй үйлдэл гэж би бодож байна. Үүнээс гадна энэ бол үндсэн хуулийн асар том маргаантай асуудал руу чирээд явж байна гэж бодож байна. Тань руу энэ дарамт ирсэн үү? Тий одоо өчигдрөөс хойш согтуу өлчөө хүмүүс хүртэл ярьж байна. Юу ярьж байгаа мэдэхгүй чи хуралдаа суугаач гээл хараал өрөөл хэлээд яг ямар хурал вэ гэхээр нөгөө хүн өөрөө ойлгохгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээ хүмүүс захиалга өгөөд бид нар лөө яриулж дарамтлуулж ийн худлаа өнө мессежүүд бичүүлж ийн. Гэтэл яг тэр мессеж явуулж байгаа нь өөрөө юу бичиж байгаач мэдэхгүй гэж яг тийм л хүмүүс юм бэлээ. Зөрчилтэй учраас улсын хурлын нэгэн чуулганы хуралдаанд бол орохгүй гэдгийг мэдэгдээдсэн шүү дээ. Гэтэл одоо яагаад бас юм чуулганы хуралдааны эрдэнэд орсон юм болов? Гэхдээ өнөөдөр тэгэл яалтчгүй энэ хурлыг эхлүүлээл төрнгийлээд явчихжин. Тэнгүүд бид нар ядаж орж үгээ хэлье гэж бодож орно шүү дээ. Ядаж асуулт асуувал тайлбараа хэлье те. Тэгж бодож орсон. Тэгээд хамгийн гол нь бас энэ асуулт асууж байгаа гишүүд энэ гишүүдийн бухимдал нь нэг өмнөх 5 жилийн засгийн газарт гарсан бухимдлаа 100 хоног ажилласан засгийн газарт ингэж илэрхийлж гаргаад байгаа нь бас тийм өрөөсгөл буруу санагдчих юм л да. Таны өмнөх номын сайдтай холбоотой асуудлууд их гарч ирээд байна. Тэгэхээр одоо энэ баримт материалыг та хоёр нь одоо сайлбар ажиллаа аваад шалгаж зэгсэлж үзүү. Үнээр тийм ноцтой баримтууд гүйлгээ дээр хийгдсэн зүйлүүд байгаа юм. Та энэ талаар мэдээлэл өгнө. За номын сайд бит хоёр бол ямар ч асуудал бол байхгүй, хувийн асуудал байхгүй.
Хамгийн гол нь саяны одоо энэ оюу толгойтой холбоотой 1.9 саяын одоо Atticus Parsons гэдэг тэр бол тусдаа оюутлогын дансан дээр явж байгаа асуудал. Нөгөөх нь болохоор Монгол улсыг засгийн газрын тухай хуулиар олон улсад сурчлах чиглэлийг гадаад хэргийн яам хариуцдаг байхгүй юу. Тийм учраас манай дээр байсан Монгол улсыг гадаад сурчлах одоо үндэсний хороо гэдэг намын сайдаар ахлуулжсэн үндэсний хороог Зандан шатрын засгийн газар татан буулгасан. Тэгээд энэ чиг үүргээ хуулийнхаа дагуу гадаад хэргийн яамд хариуцаад яваа гэд манай дээрээс одоо тэр бүх гэрээ төсвийн салгаад тийшээгээ төсвийн тодтолоор төсвийн шилжүүлээд гэрээнүүдийг шилжүүлсэн байгаа. Тэгэхээр одоо гадаад хэргийн яам бол яг энэ гэрээнүүд дүгнэлт гаргаад энэ чи одоо маш олон сая долларын том гэрээнүүд учраас дүгнэлт гаргаад засгийн газрын хурлаар танилцуулахаа бэлтэж байгаа юм билээ. Тийм л асуудал байна. Амар баясгалан дарга болохоор өөрийгөө чөлөөлүүлэхдээ асуулт хариулт явгүйгээр үг хэлгүйгээр миний асуудлыг шууд алах зохиол өгөөч гэсэн төсөл гаргасан гэсэн энэ ямар учиртай юм нээлттэйгээр арга түмэндээ мэдээлэл өгөх мэтгэлцэх гэдэг юм асуулт хариултын горимгүй юм гэж юу байна. За улсын хурал дээр бол дабл стандарт явж байна. Та бүхэн харж байгаа. Яг ингээд төсөв хилцэх болохоор ажлын цаг дууссан гэл одоо тий 18 цагт хурлаа дуусгачдаг. Гэтэл одоо санал суудлын асуудал хилцэх болохоор ерөөсөө 24 цагаарч хамаагүй ингээл хоошлуулаад хүлээгээл өдөржин одоо улсын хурлын гишүүдийг одоо тэр эндэр дээрээс нэр төрд нь халдаал ингээд явж байна. За дээрэс нь одоо Зандан шатрын ерхий сайдыг огцруулах асуудлыг төрийн байгуулалтын байнгын хороогоор хилцхийг та бүхэн бүгдээрээ харсан. Бүх гишүүд одоо ганцаарынгийн суулгачаал дайраад асуугаал загнаал ингээл одоо хилцүүлэг явсан шүү дээ. Гэтэл амар баясгалан даргыг огцруулах асуудал дээр нэг ч гисүүнээс одоо асуулт аваагүй, үгийг хэлүүлээгүй шууд ингээд санал хурааж байгаа. Тэгэхээр энэ бол одоо яалтчгүй яг л ийм дабл стандарт явж гин гэж би бол харж байна.